Сайн байцгаана үзэгчдээ шинэ жил эрхлэх цэнгийн ток шоу нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн зочноор дуучин Нара минь оролцож байна. Өнөөдөр бол 12 дугаар сарын 9 өдөр байгаа тийм шинэ жил болоход 23 хоног үлдсэн байна. За Нара минь тэгээд сүүлийн үед бас тийм уран бүтээлийн ол зомог ямар хуу байна? Ер нь хаагуур бас юу хийгээд яваад байна вэ? За юуны өмнө яг одоо телевиз үзэж байгаа тийм Royal HD залуусын телевизийг үзэж байгаа залуус мөн үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Хоёлаа ч одоо шинэ жил болоход 23 хоног дутуу байхад одоо бас урд урдны шинэ жилүүд тийм мөн багын дурсамж гой юм талаар ярих гэж ирсэн байгаа. Тэгээд их баяртай байна. Тэгээ уран бүтээлийн ол зомог гэвэл байна бас тийм ээ он гарангуут шинэ уран бүтээлүүд манаас араас гарах бах гэж бодож байгаа, төлөвлөж байна. Тийм. Тэгээд яг дөрсжүүлсэн клип бол оноос өмнө бол гарахгүй. Гэтэ би уран бүтээлийг хийж байгаа, дуунуудаа хийж байна. Бас телевизийн бас уран бүтээлийг ч гэсэн бас хажуугаар хийж эхлэх гэж байгаа. Тийм. Ийм сонирхол. Вау. За ямарсан бас их сонин сонсоогүй бол мэдээ авлаа тийм ээ. Телевизийн уран бүтээлхээр бас яг тухайн үед л болох бах те гарч ирэхээр л тэгээд Нара минь бас шинэ жилтэй холбогдолтой уран бүтээлүүд бас нэлээх байдаг юм шиг. Маш олон байгаа шүү. Ер нь бол шинэ жилийн 4 дуу. Хэд хэдэн оноод ямар дунд гаргаж илаа? За 2007 онд мөнгөн шинжилгээд хөгжмийн зохиолч болгож байхын үг ая ийм дууг одоо бас дуулсан. Тэгээд хөөрхөн клиптэй одоо утгагүй бас клип маань гарна те. Тэгээд энэ дуу маань их цоглог те. Ер нь их хөвчлөлтэй шинэ жил гэдэг чинь хүн болгоно л сэтгэл нь хөөрсөн те. Нэг баг хөлн газар хөрхөө шахамт бүгдээрээ их баяр жаргалтай байдаг штэ те. Нэг л давталсан хүмүүс эдэг. Тэгэхээр яг тэр одоо юунд зориулсан ийм хөвчлөлтэй дуу болсон. Энэ дуу бас тухайн үед бас шинэ жилийн дуунаас хөөрхөн хит болсон гэж би боддتي. Дараагаар нь болохоор миний нөө төрсөн дөө болроотойгоо хамтарсан. Тийм шүү дээ. Тийм шинэ жилийн клип. Зааштай дээр клип нь бол маш өөрмөц шинэ дэлгэнгүүд хамгаагалтай үлгэрийн нам шиг гоё тий. Үлгэрийн нам шиг шинэ жилийн дуунуудын бас клипнүүдээс бас их хөөрхөн өөрмөц клип болсон гэж би боддتي юм л та. Тэгэхээр энэ дуу маань бол хөгжмийн зохиолч Бихбатахын үг ая. Ийм дуу маш гоё уянгалаг тий. Ер нь байс хэмнэлтэй айгуу гоё дуу байдаг тий. Тэгээд бас урд нь би Max Music гэдэг хөгжмийн студид дээр өсгөн самтлын лагварын студид дээр бичүүлдэг дуугаа бичүүлдэг байхдаа тэр студид дээр бичүүлдэгээс бүх дуучид хамтраад бас шинэ жилийн тий Max Family гэдэг маш хөөрхөн бас л их олон өнгө аястай их гоё дуу гарч ирсэн да тэр дуу бол тий. Тэгээд олон хамтлаг дуучид хамтарсан их гоё дуу болжсэн тэр байна. Тэгээд одоо болохоор бас шинэ дуун дээр ажиллаж байна. Тий шинэ жилийн дуу. Энийг болохоор яагаад энэ дуу маань гарцсан л та. Энийг зүгээр л яагаад хийж байгаа юм гэхээр зэрэг клипийг гарахгүй ч гэсэн энэ жилийн шинэ жилээр бас уран бүтээлч хойд одоо бас өөр тоглолтонд орохдоо шинэ уран бүтээл барихын тулд энэ дуу хийсэн. Клип нь одоо хийж байгаа гэсэн үү? Клип бол хийхгүй дараа жил. Зүг. Дуу бол хийгдсэн байгаа. Тэгэхээр бол цоо шинэ жилийн дуу юм байна шүү дээ. Ерөөсөө үзэгчд маань сонсч амжааг байгаа юм байна тий. Гэтэ яг зарим үзэгчд маань одоо шинэ клип гаргааг болохоор жоохон сэтгэл гонсорож магадгүй. Сүүлийн үед надаас бол одоо маш олон миний фэнүүд бол клип нь хичээнэ Facebook ер нь юу л ямар ч боломжтой амар шинэ дуу гаргалтаа гэж тэгж юм л та. Тэгээд мэдээч энэ жилийн шинэ жилээр маш олон одоо бас телевизүүдийн баярын мишэлтэй Монголын үндэсний баярын олон нийтийн телевизийн баярын мишэл одоо ер нь жил болгоно л хүмүүс юм шиг хөлөн өсөн хүлээдэг л одоо бас нэвтрүүлэг болдсон шүү дээ. Энд бас орж ийн тэгээд бас өөр олон сайхан телевизийн одоо нэвтрүүлэгт орж байгаа. Тэгэхээр бас яг шинэ клип гаргаагүй ч гэсэн бас өөр шинэ дуунуудаар бас үзэгчтэйгээ заавал баяраар уулзнаа. За тэгээ Нара маань болохоор ерөөхдөө бас урлагийн гэр бүлээс гаралтай шүү дээ. Одоо ээж бол жүжигчин байгаа. За тэгэл дүү бас урлагийн чиглэлээр суралцдаг гэж сонсч ирсэн баг. Тэгэхээр багын одоо дурсамжаас бас хуваалцмаар байна л та. Мэдээж шинэ жилийн баяр гэдэг маань урлагийн гэр бүлийн хувьд бол хамгийн ойр байдаг тий. Тэгээд
бас мартчихгүй сайхан шинэ жил бас. Шинэ жил болохоор ерөөсөө би бүр цэцэрлэгт ахын л аюу завгүй хөлтэй байсан. Одоо хэрэг яг тэр хിവэрээ цэцэрлэгт ахаасаа нөгөө нэг дандаа цэцэрлэгийн одоо гол төр те одоо цэцэрлэгийн яалгийн гол төр ерөөсөө цэцэрлэгийн яалгийн цаасаа охин. Айгуу тийм ер их амар тийм активны охин байсан. Тэгэл одоо хэрэг л яг тэр хിവэрээ тэгэд би яг мэдээч хүүхэд насны шинэ жил илүү их гоё нөө дурсамжтай бүр юм нэг хайр хөөрхсөн их гоё байдаг штэ тий. Тэгээ бид нарыг чинь бас цэцэрлэгт байхад мөн 10 жилтэй хаад чинь одоогийн шиг юм тий нийгмийн юм одоо бүх юм нь бэлэн тий мөнгө л яг бүх юм бэлэн гэдэг тийм нэг юм байгаагүй юм чинь юм нэг ховор тэгээд их үн цэнтэй байж тэр нь юмны баг нь амттай гэдэг штэ тэр шиг л нөө маш одоо бүр үнэхээр бүр нэг амт гэдгийг мэдэрсэн тийм шинжилгээд болдог байсан юм шиг санагдаж байна. Тэгээд дээр үед нөө манай аав ихтэй найрамдлын ордонд ажилладаг байсан. Тэгээд юу Дисенкагийн ялк гэдэг нөгөө нэг айгүй супер ялк болдог байсан. Тэр нь чинь жил олгоо очив. Тэгээд нөө Дисенкагийн ялкны бэлэн болохоор юм кремлин хэлбэртэй тий. Эсвэл нөө цагны флаурын сав байдаг юм. Флаурын сав гэдэг улаа. Тэр бэлгийн сав харж байсан гоё юм дээ. Тэгээд дандаа нөгөө нэг дээр энэ 24-ийн чихэр мэхэргээ нөгөө гой нөө баавгатай чихэр улаан малгай тэр чим дүүр байдаг байсан. Тэгэл амар happy ерөөсө Дисенкагийн ялк гэрөө баярлдаг. Тэгэл би өчигдөрхөн чамаа нөгөө нэвтрүүлэгт урахад бодож байсан байхгүй. За би бодож байсан чи би яг тэр Дисенкагийн ялканд хүүхдүүдийг ингээд нөгөө яг гарч ирээл дуулал гэдэг байхгүй. Дуулаад авьяасаа үзүүлээд бэлэг авах гин би ичгүй л хамгийн түрүүнд гарна. Тэгэл хамгийн түрүүнд гараад та нэр дуулаад эсвэл бүжиглэл бэлэг аваад тэгээд гарч бэлэг авчаал дахиж жоохон байжал дахиж гарал айгүй энэстэй. Би нэг бэлэг айгүй мартдаггүй юм аа. Тухайн үед бидний тэр жоохон байх үед чи юм хөөсөн тоглоомч гэдэг юм уу юм бамбар чихмэл тоглоомч гэдэг юм эсвэл нэг юм үлээдэг нөгөө нэг юм Осын тоглоом айгүй хоор хийсэн шүү дээ тий. Надад амар том би ч тухайн үед цэцэрлэгт байсан гэхэд бодвол одоо надаас нэлээд өндөр эдийн иргэний шахамл амар том матар тэгээд тийм ногоон тоотхын шаар өнгөтэй тийм айгүй том матар өгчээсэн. Тийш нэг дуулаад бэхэнд авчихсан аахгүй. Нөө матартаа үнэн хайртай. Гэртээ авчираад нөө манайч айлын 5 хүүхд юм чи би бас нөгөө хэдээсээ матра харамлаас тэгээд заримдаа миний матар гэж мэгээд тэгээ нөгөө шкафныхаа айгүй нөгөө буланд нуучдаг байхгүй. Одооцсон байгаа тий хатглаас. Одоо өөр хэмт яаж тэр чинь нөгөө нэг юм үлээдэг хийлдэг матар байсан аахгүй. Тэгээл нөгөө матраа ингээ нөгөө нэг хувцаараа таглаад тавьчих нуугаа тавьчих. Нөгөө матарчаа хаана байхгүй гэлээ. Мэдгүй миний матар хаана гээл айгүй тэгдэг гэсэн. Тэгээд тэр матартай хайртай ээжлээ тэр тоглоом айгүй гів сансан л та. Тэгээ ботоор одоо бол тийм тоглоом бол нэг хүүхдүүд нэг амар дурсамж төрүүлэхгүй л хаалта. Хаасаагүй маш олон тоглоом тэгээ бараг л нэг аваад за энэ яг дараагийнх нь гэл тэгдэг болсон. Үгүй тэгэхээр бидний тэр үед нөгөө нэг тэр тоглоомны тэгээ чихэрний жимсний амт нь бол бүр амар гоё байсан. Тэгэл одоо заримдаа боддtiin л одооний хүүхдүүд айгүй аацтай. Нэгэн бол айгүй аацтай. Нөгөө бодлын бас юмны үнцэн гэдэг чинь амар гоо ховор найдан тий харин тий мэдрэхгүй тий. Гэтэ яг одоо юм болгон тэгээд хിവэр байх юм чи цаг хугацааны хувьд хүмүүсээс мэдгэл авалтай хүүхдүүд ч гэсэн өсөж том болно шүү тий. За тэгэхээр мэдээж хэрэг уран бүтээлч хүн бол шинэ жилийн үеэр хамгийн их ачаалттай ажилладаг тийм ээ. Ер нь бол маш олон албан байгууллагууд очиж өргөдөж штэ. Тоглолтыг хүргэдэг байгаа. Тэгээ мэдээж хэрэг шинэ жил чинь өөрөө нэгдүгürt хүмүүст аад жаргал бэлгэлдэг маш гоё happy баяр. Хоёрдугаар гэх юм бол адал явдлаар дүүрэн байдаг штэ. Яагаад ч одоо ингээл бид нар бас өөрсдөө шинэ дээр үзэхэд л ингээл тайс руу гарч гах гэж гүйж байгаа халтарч унах ч гэдэг юм уу юу гэдэг ч гэдэг. Янз бүр үйл явдал болдог байхгүй. Одоо өөрөө чи үгдэх юм бол бас нэг аль оны шинэ жил юм дээ. Ер нь бас нэг мартагчгүй сайхан тийм нэг факт те. Энэтэй зүйл одоо наача болно. Бодонгоочд ороод ирж байгаа тийм. Мартагдчихгүй, үнэхээр мартагдчихгүй те. Тэр нөгөө нэг бүр инээд юм биш үнэхээр зовлонтой нэг тийм юм болж илээ. Би нөгөө нэг шинэ жилээр нөгөө нэг 2008 оны шинэ жил ах байдаг чи. Нөгөө айгу ингээл нөгөө нэг шинэ жил болохоор чи хүүхнүүд чинь те. Тэгээ бид нар чи урлагийн хүмүүс бүр ингээл улам гоё болох гал ингээл айгу бассейнаас гараал яараал явж байгаа л амар олон хүний нүдэн дээр ста нэр пис хийгээл ста нэр бөксөөр нам ус
2 хөл маань бүр өргөдөл гэвгэнт айгүй сайн. Тэгээ тэрнээс хойш нөө бүр амар өвдөд ингэ хар сүүлрэн гэсэн ингэ бүр алхаар тогшоод байгаа юм шиг өвддөг болсон. Тэгээ яг тэр хоёр нь шинэ жилийн тоглолттой. Тэгээ нөгөө яах юм бэ чи тэгэл ажиллаа бодоол тэгэл алтан байгалийн тэр хүмүүсийг бодоол очиж байгаа юм чи тэгэл очиод ингээл хөөжсэн чи дуулаад амар гоё ажилласан чи тэр нэг миний очсон шинэ жил болохоор юм бэлтан шалтай газар байсан байхгүй юу. Яг юм тусгай тайцгүй тэгэл хэвээр унчхүйтэй гэж бодлоо айгаад орохоор яг тэгдэг байхгүй. Унчхүйтэй гэж бодлоо ингэж хийсэн чи дуулж ийсэн чи ихний дуугаал дуулж ийсэн. Өө нөө балхаахынхаа нөгөө нэг супер дог дуулаад та нэрээ мөнгө шинжилээд дуулаад айгүй цагтлаг явжсэн чи нэг халтраал ингэсэн чи шууд тэр чигтээ халтраал би бүр ингээл гуулгаж унаал бүр хормын дотор заяа хамгийн инээдтэй хормын дотор унчаад басаад ирсэн тэгсэн чи яг тэрийг зарим нэг хүн харсан талтай тийм бүр үнээр хамгийн урд сууж исэн хүмүүс ч гэсэн анзаараагүй л шүү дээ айгүй инээдтэй тийм хурдан бүр унаад басаад ирсэн. Тэгээд би амар игөө зарил нөгөө нэг янгичж байгаа юм чи нөгөө яс чинь бүр тэгэл бүр хёой гэж та хамаг би нэг хүүтөөс чахралтай нөгөө 2 3 дууд болох хэвчээсэн юм чи бүр чадахгүй бүр шууд нэг дуугаад болонготой баярлалаа гэх ороо явц тийм ард нь очиод айгүйн тайзан ярд хөгийн царайтай байж байгаа юм чи яана гэдгийгсэн чи нөгөө алтайгч хурж яасан миний дэ яагаад ингэсэн юм би яг үхлээ алтайгч би сая унаа гэсэн хизээ унцсан би хараагүй шүү дээ алтайгч хамгийн урд сууж исэн гэл надрыг л хараал хийж шээ зогсоос өгөөл харж исэн бас бас их сони юм би бас гайхшлаа ингээд энэ сайхан бүжиглэл дуудснаад унаал босоод ирсэн хэрэг тэгээд тэрийг яг өөдөөс харж байгаа анзаараагүй сони тий айгу хурдан болцсон байгаа байхгүй тийм нөө уран бүтээлч чинь ер нь нэг тухайн нэг одоо нэг эвгүй зориуд унсан ч юм шиг маягаар ойлгосон байна. Магадгүй зарим хүмүүс ясалчлаа гэж бодсон байж магадгүй унжсдаг. Би дараа нь бүр тэрийг бодохоор үхтлээ инээд тэрдэх. Тийг харсан юу гэж ойлгосон бодлоо гэдэг амар инээдтэй. Тэгээ нэг тэр инээдтэй ч юм шиг, имнэлтэй ч юм шиг тийм бас болж ижлээ. Тэгээ яг шинэ жилээр чинь хэцүү шттэ бид нар чинь ингээл нөө эмгтээчүүд ялангуяа ингээл хуцаа ингээл солидогтэй ингээл нэгэн хувцсамсал айлал болох бид нар чинь хамгийн гоёороо байгаал хамгийн гоёороо перформанс хийгээл те хамгийн гоёороо хүмүүсийг ингээл гоё баярлуулах гал те хөөрөх бол тэнгүүт чинь ингээл айгүй ингээл нэгэн хувцас сүүлдээ нөө нэг өдөр жишээлбэл 2 3 газар те тоглож байгаа юм бол нөгөө нэг юу байхгүй цаг нь бүгдээрээ ихэнх нь нэг цагт болдог те тэнгүүт нөө хувцас салаад очиод ингэжээд юм өөстэй гадаараа шүүбэ өмсөлт нэр чартаас юу гүйж байгаа юм чи машин руугаа тэрийг харсан хүмүүс бол их яа одоо гэж боддөг байх л та нөө их нэнгүн тэгэл нэнгэн хувцас айбар гадуур болохоор шүүб өмсөөл ороод нөгөө хацраа за бэлнэ гэж гадуур буцаад байлаа гаргал айгүй инээдтэй яг шинэ жилийн аадлын явдал ер нь бол яриад тэл дуусахгүй шүү дээ тийм шүү дээ. За тэгээ өнөөдрийн энэ хүү сайхан арга хэмжээнд нэгэн гайхалтай шин залуу уран бүтээлч бас зөвхөн өөрт тань зориулж те гоё тийм гайхалтай уран бүтээл хүргэнэ. Ямар гоё юм бэ? Бид нар ч одоо хүмүүст л зориулаад байдаг. Надад л зориулна аяг ховор идэх шүү дээ гэж. За энэ залуу маань болохоор ерөөсөө гадаад дуунуудыг бол ерөөсөө тэр одоо юу гэдэг юм Bruno Mars, Jason Mraz бүгдийг уянгалуулна ийм аюултай залуу байгаа. Тэгээд миний дүгнж байгаагаар миний ойлгож байгаагаар бас нэг удахгүй 2 3 жилийн дараа бас нэлээд гайгүй уран бүтээлүүд хийж арт хүндээ танигдах байхаа. Яагаад 2 3 жилийн дараа гэж. Юу юм бэ? Бэлтгэл хэрэгтэй шүү дээ. Гоё уран бүтээл чадварлаг гэвэл заавал он цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. What they open to give you all and you don't stay
time for you, baby. But you undo the same. Ямар гоё юм бэ? Зөвхөн одоо манай наараа зориулж энэ дууг зориулж байгаа. Өнөөдөр чи ясах гоё өдөр. Зөвхөн надад зориулаад дуулаад би их баяртай байна. Их баярлалаа. Гоё юм аа. Ингээл бид нар чинь дандаа л уран бүтээл чинь дандаа л хүмүүст бусдад хүмүүс зориулж байдаг. Тэр болгоно их зориулаад авах нь ховор тий. Базаа жишээлдөө чи наараа зориулаад тэр гэдэг юм айгүй ховор юм ба шүү дээ. Ер нь бодоод байх нэ. Их баяртай байна. За тэгээд ер нь бол наратайгаа бас уулзаг нэлээд утсан байна. За миний бодлоор манай наарагийн ээж бол тий бас их охиндоо өмгдөх шиг болдог. Ер нь ямарваа нэг ажил уран бүтээл дээр нэг тусалдаг юм шиг харагддаг л да. Янз бүрийн клипний зураг авалтан дээр л ээж нь л одоо ингээд гүүгээл арт талд нь гүүгээл хамгийн нэг зохицуулаад байдаг юм шиг. Тэгээд наарагийн хувьд гэх юм бол одоо ээжгээ одоо байнга л баярлуулдаг багт мэдээж зэрэг хүний хүүхд охин нь ингээл айгүй гоё уран бүтээл хийгээл ингээл явахаар чи ээж хүн болон баярлна гэх те. Наарагийн хувьд гэх юм бол одоо ээжтэй хамгийн гоё одоо сэтгэлийн хөдөлгсөн биелэг ч юм уу те хамгийн гоё баярлуулж исэн үйл явдлыг ямар үйл явдлыг хэлэх вэ? Ээж хөрх яг миний мэж шээстэ миний бүр анханасаа ингээд бүр цэцэрлэгтэй хаас дуучин болсноос хойш биш бүр цэцэрлэгтэй хаас бүхэл юмны ард миний мөө ээж л ээжтэй байхгүй ерөөсөө бүр тэгэл гэрийнхэн босоод ихч дүүнэр бол завгүй үед л ээж л ерөөсөө байнга заавал ээж нь хөрхийн амтаа. Тэгээд ээж минь төрсөн өдөр яг шинэ жилдээ давхцаад болдог. Хэдэн сарын 28-д болдог. Оо за. Тий. Тэгэхээр нөө айгуу гоё. Тэгээд ээж тэгээд 12 сар хар айгуу дагталдаг байхгүй. 12 сар хамгийн гоё баяр гэж. Гоё сар миний төрсөн өдөр болдог бас шинэ жил болдог гэж айгуу өрхөн тэгдэг. Тэгээд мэдээч 12 сарын 28-нд ямар ч ажилтай байсан cancelддаг. Ерөөсөө ажил хийдэг. Би ээжийнхаа л тэр өдөр зориулдаг. Тий. Тэгээд ээжтэйгээ хамт байдаг гэр бүлээрээ. Мэдээч яг тэ айгуу сонин штэ бэлэг болгон тухайн үед л айгуу гоё сюрприз л байдаг л халтай ээж. Гэтэ яг нөгөө нэг тэр өдрөөс юм ээж ер нь бол намайг уран бүтээл хийгээл би амар аз жаргалтай явж хаад л ээж амар happy байдаг. Ерөөсөө л тэр тэгэл нөгөө ээжийг баярлуулъя гэл айгуу амархан би л амар гоё happy инээсэн те би баяртай ингээл айгуу гоё ээж хаар л ээж баяртай байдаг байхгүй. Мэдээч би хүн юм чинь заримдаа ингээл гунж готрон ингээл янз бүр болно шүү дээ те. Тэгэхээр ээж айгуу хямардаг байхгүй. Би өөрөө тэрийг амар мэдэрдэг. Мөртлөө тэрийг ээжтэй гарчин бид нар чи өөрөө нас тийжаад их өөдгөө штэ чаддгаараа ээжтэй л бүх юмаа гаргадаг хүмүүсэд те тэгээд бас бодтیں۔ Хөрхий ямар ч лсэн ингээд ээжтэйгээ хамт ээж минь урлагийн хүн болохоор би урлагийн хүн болж байгаа юм. Ерөөсөө л нөө юмд чи нөө заавал нөө нэг гэгээ тусчиж тусгал нь яадаг штэ те тэгэхээр бид нэр өөрсдөө тэр одоо залхамж халаан учраас тэгээд өнөөдөр ингээд л те бас дуучин гэж нэрлэгдээл те бас артист гэл ингээд юм сууж байгаа тэгээд ээжтэй нэрээ баяр хүргэе. Миний ээжийн төрсөн өдөр олохгүй болох ч ээжтэй хайртай шүү. Бүх зүйл дээр хамт байдаг. Ээжтэй бүхнээс илүү хайртай. Тэгээд гомдоодаг байсан бол уучлаарай. Яг үнэ. Тэгээд дараагаас эхлээ гомдоохгүй, ерөөсөө гомдоохгүй. Happy байна. Уран бүтээлээ гоё хийн. Тэгээд уран бүтээл гоё хийж би өөдрөөсөө явах гэсэн ээж минь баяртай байдаг. Ээжтэй хайртай шүү. За үнээр гайхалтай байна. Тэгээд мэдээж хэрэг ээжтэй одоо тий юу гэдэг ямарваа нэг эд материалын зүйл өгөхөөсөө илүү одоо юу гэдэг янз бүрийн татлаад гээгүй ажил үйлсэн бүтэмжтэй ингээл сайн сайхан явж явах бол ерөөсөө л ээж ачиг хариулж байгаа маа гэсэн үг байхгүй тийм. Тэгээд ээж айгүй өргөлтэй штэ ингээл ер нь тэг бид нар ангиас сонд заримдаа яг ингээл өөр шал өөр юмд бухимдснаа тэрийг ээжтэй ингээл хамгийн ойр хүндээр гарах штэ. Хамгийн ойр хүндээр гараад байхгүй. Тэгчээд яг тэрийг юм дараа нь бодоод би ямар муухай юм бэ хөөхий миний юм ээж гэж боддог те. Тэгчээд нөгөө хүн ч айгүй санаа ээж уучлаарай гэд хэлчихлээр ингэж харин тий хойшлуулаад байдаг байхгүй тэгээд үзэгчтэй та бүхэн ч гэсэн хэрэг ээжигээ гомдоод хүн гэж хөрөн байхгүй ямар нэг гомдоо гэж бодохгүй ч гэсэн гомдоодсон л явж идэг л байхгүй тий тэр шинэ жил гарахаас өмнө тий ээжтэй сэтгэлийнхаа үгийг хэлээрээ хайрлаарай тий орон зориг өгөөрэй төрүүлсэнд нь баярлалаа өдий хүртэл үсгэсэнд нь баярлалаа гэж хэлээрээ тэгээд чанга твэрэд үнсээрээ тэгээд хороогийн бүх сайхан ээжүүдэд бас удахгүй ирэх гэж байгаа шинэ жилийн баярын мэндийг би өөрийнхөө зүгээс та бүхэнд өргөж जैन тэгээд өөр хүүхдтэйгээ яаж жаргалтай те мэдээж мөнх амьдрахгүй ч гэсэн те энэ хорвогийн
сайхан өдрүүдийг бүдэнд нь өр хөвгттэйгээ аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэ гэж хүсэж байна. Яг үнэ. Ер нь миний бодлоор уран бүтээлч хүн гэдэг бол маш хэцүүлтэй. Одоо цаг зав маш муутай, нэлээх ажлын ачаалттай байж маш сайхан уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэдэг байгаа. Тэгээд эрэгтэй уран бүтээлч бол харьцан гайгүй байдаг л та. Ингээл нэг тайзнаар гарсан цэсэн хувц цундраа нэг актер солиод байхгүй ингээд ер нь арай харьцан гайгүй юм шиг. Эмэгтэй яг уран бүтээлчийн хувьд гэх юм бол одоо юу гэдэг өөрийнхөө гоо сайханд анхаарлаа хандуулан за дээрэс нь хүмүүс зүөхээс ахуулаад тэгэл хувийн зохион байгуулалт бол маш их нарийн шаардж энэ их ажлын ард гардыг юм шиг. Тэгээд Нарагийн хувьд гэх юм бол ер нь өдрийн дэглэм гэж байдаг шүү дээ. Өдрийн нэг цагийн өрөөд шүү дээ. Өглөө хэдэн цагт босоод нэг тиймэрхүү маягийн хоолон сэргэлээд өдөр нь фитнестэй очиод яадаг чинь ингээд уулзалт гэдэг нэг яг өөрөө чинь нэг юм нэг өдрийн дэглэм одоо юу гэдэг нэг нуус руу чинь жоохон нэвтрмээр байна л да. Ер нь өдөр болгоны одоо ажил хэргийн хуваар ер нь ямар хөө байдаг юм бэ? Өдрийн дэглэм байлгүй яг ялангуяа сүүлийн үед бол бүр их одоо энийг шангалж байгаа. Яа тэгвэл бас заримдаа бид нэр ингээд нас суларчдаг байхгүй тий. Өөрсдийгөө ингээд сул хаяг тусам ингээд цаг зав цалгардаад идэг тий. Нэг ингээд эргээд харахаар сүйдтэй хийсэн юм байхгүй мөртлөө нэг л их завгүй яваад исэн тий. Ингээд албан ажилч нэг бүтэж гавсан юм байхгүй, хувийн амьдрал ч гэсэн нэг юу асан юм байхгүй тий. Тэгэхээр зэрэг би сүүлийн үед өөртөө энэ дээр маш нухацтай хандж байгаа. Өглөө босоод ямар ч лээсэн одоо ингээд тий одоо хүнснийхээ амьдрал гэдэг шүү дээ тий. Хүнснийхээ хэм маяг ч гэсэн өөрчлөлт оруулж байгаа сүүлийн үед. Тийм тэгээд ер нь бол арай цаг болтон болоо гэсэн. Үгүй no. Би цагаан хоолтон болохгүй угаас. Би монгол хүн өглөө би өвөлтөө би маха идэлгүй яа. Махан дуртай гэж. Тэгээд өглөө бол би маха идтгөө тэгээ өглөө бол аль болох хөнгөн хооллоод өдөр л ер нь гайгүй хоол идэл арай бага хоолдог болсон. Тэгээд өдрийн миний хамгийн одоо бүр тогтмол хийдэг ажил бол фитнес. Тэ фитнестэй явдаг. 7 хоногт 2-оос 3 байна. Эсвэл өдөр болго явж гин одоо. Ажлын 5 өдөр. Ажлын 5 өдөр. Викендээр бол амардаг. Викендээр бол өөртөө амралт өгдөг. Гэхдээ яа харахгүй нэг заримдаа нэг зүгээр байжлын ямар санагдмаар үе байдаг байхгүй. Зүгээр очихоор явчих. Тэгэхээр тийм үед бол явцдаг. Гэхдээ гол зарчим бол 7 хоногийн 5 өдөр бол заавал явна. Тий. Тэр ямар ч ажилтай байсан зав гардаг. Жишээл өчигдөр би өглөөнөөс хойш ажилдаа явж байгаа л тэгэл ингээл харсан чи цаг 7 өнгөрсөн чи фитнес рүүгээ гэл явж байгаа. Тэгэл ямар ч байсан энэ мэтэр хүн өөрөө нөгөө нэг амьдралдаа тий хэв маягийн зарчим үүсгээд ирэхээр тэрэндээ заавал ингээд тий зарчмынхаа дагуу байгаад ирэхээр тэгтээ дөрөв тэрний бүр ингээд тогтцсон тий амар болчтой нэг хэцүү зүйл биш болчдөг болохоор заавал энийг хийж байгаа. Тэгээд мэдээж бас нөгөө урлагийн хүн төвнөөс илүүтэйгээр эмэгтэй хүн гэдэг утгаараа гоо сайхандаа маш анхаарч байгаа. Тий гоо сайханд очих цаг заваас заавал ажлын цаг мэт одоо гаргадаг болсон. Одоо ингэ шүү дээ хүн ингээд амьдрахын тулд хоол идэх ёстой, унтах ёстой тий. За яг үнтэй адилхан одоо хүний амьдралын орчин үеийн залуучдын дэглэм бол тий хоол идэн, унтан, фитнест явна ч гэдэг юм уу тий. Одоо зайлшгүй юм болж байна л та. Хүн болгон жолооч байх ёстой ч гэдэг юм уу тий. Ийм шаардлагууд байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг одоо ч орчин үе чинь яагаад бүх юм ингээд ийм хялбарчилсан коноп дараал тий бүхэл юм коноп болоод байна гэхээр зэрэг нөгөө дээр үед чинь хүмүүс нөгөө жишээлбэл дээр үед нэдрүүлэхээр ингээ хуцаа аваад байсан шүү дээ. Ингээл тий. Тэр чинь нөгөө нэг бас л хөөрхөн биеийн тамир болчихж байгаа байхгүй юу? Ямар их хөөс гардаг вэ? Одоо л коноп дараад эргүүлж мэргүүлээ. Тэгэхээр одоо ингэсэн байхгүй та окей. Тэр дээр үед ингэдэг байсан бол та одоо конопод арчхаад тэр хооронд нь фитнестэй яваа гэдэг цаг. Ийм одоо ингэдэг хөдөлгөөн нь арай өөрөөр тий гүүж мүүгээд арай өөрөөр хийх нь шүү дээ. Тийм нэг юм болцсон учраас ингээд бүх одоо нөгөө нэг амьдралд хэрэглэгддэг техник тоног төхөөрөмжүүд нь амар хялбар болоод эргүүлээд та тэр хэмжээ цагаа өөртөө зарцуулаа гэдэг ууг нэг юм болцсон. Тэгээ тийм учраас би энийг одоо сүүлийн үед агих окей за тэгье гэд агих цаг заваа зөв ашиглаж байгаа. Ер нь бол тэгээ үзэгчтэй та нар ч гэсэн хүмүүс тэгэрээ ер нь бол яг хөө тэгээ нөгөө хөвшөрч биш хөвшөж өгнө гэдэг чинь айгүй өнөөг тий энэ шинэ жил гарахад тий хүн болгоно л гоё сайхан байхыг хүсдэг. Энэ бол үнэхээр хүн бүхний чин хүсэлтэй хинч муухай байхыг хүсдэггүй тий. Тэгэхээр зэрэг өөрсдийнхөө боломж бололцоогаар хүнд заавал боломж байдаг. Нөгөө боломжгүй байна гэж тооцоосоо илүү тэгээ өөрт ямар боломж вэ түүгээ ашиглаж тий цаг завыг зөв ашиглал айгүй гоё үр дүнд хүрнэ. Тэгээ тэр үр дүнг харахаараа хүн яг ад жаргалтай болно.
За 2012 он бол яг одоо өөрийн чинь хувьд ер нь хэр зэрэг бас ажил төрлийн хувьд гэдэг юм уу уран бүтээлийн хувьд хэр зэрэг байв. Тэ өнгөрсөн 2011 онд ямар хөө байсан бас нэлээд ачаалттай байсан байх. 2012 онд ямар хөө байв. 2013 онд ер нь юу төлөвлөөд байна вэ? Үндсэндээ бол 2011 онд бас уучлаарай залуу минь гээл те Монгол наадам гээл Монгол попдуу гаргаал те. Ер нь бас их яг жинтэй уран бүтээл хийсэн гэж бодоо би бодтой. Нилээ хөдөлгөөнтэй л байв. Бас яг миний нүдээр тэгэж 11 онд бол нилээ ажсан санагдаад байна. 12 онд харин жоохон суларчсан тий. 12 онд суларсан болохоор юунаас шилтаасан бэ гэхлээр нөө биеийн бас эрүүл мэндийн байдлаа шилтаасан. Тэр бол яг ч аргагүй зүйл нөө. Байгалийн давагдшгүй хүчин зүйл гэдэг шиг тий. Үгүй яах юм бэ цаандаасаа тэгээд байгаа юм чи би яах юм. Тэгээд тийм учраас миний 12 онд төлөвлөгдсөн бүх ажил үндсэндээ байхтаа ч гэдэг юм уу те газаараа байх гэдэг нь одоо жишээлбэл илүү их өөрийгөө сонсох те өөрийнхөө хийж байгаа зүйл өөрийнхөө өнгөрсөн болон ирээдүйн тухай илүү их одоо нөгөө нэг бодох те өнгөрснийг нь эргүүлж харах те ирээдүйн төсөөлж бодох ч гэдэг юм уу те тэр талаар уран бүтээлчийн хувьд ч тэр хувь хүний тал дээр ч тэр те илүү их өөрийгөө сонсож чадсан жил болсон гэж би бодож байгаа. Тэгээд 12 онд уран бүтээлчийн хувьд те өшөө цаашаа ийм зүйлийг анхаарч ийм зүйлийг те байвал их зүгээр юм гэсэн чиг хандлага илүү сайн олж өгсөн. Түүнийгээ илүү өөртөө одоо тодорхой болгож өгсөн те. Урд нь жишээлбэл яг одоо ямар одоо байдлаар хийвэл зүгээр юм бэ ч гэдэг юм уу тэгээд бодож эргэлзэж хийхдээ те яах вэ гэж боддог байсан бол хийснийхаа дараа те за ямар бас юм дэ гэж боддог байсан бол одоо бол илүү их те цааш гарах уран бүтээлүүд дээр яг л энийг хэн одоо 2012 он гарангуут яг л ихний имэйл чинь энэ дуг гаргана. Энэ дуун дээр клип хийлгэн. Тэрний дараа нь энийг гаргана гэд мэдээж тэр дуунууд байна цаг хугацааны хувьд одоо хацалтаатай уран бүтээлүүд гарна. Тэ цаг үеэ дагсан тэ. Тэгэхээр тэр талаар илүү их өөрийгөө уран бүтээлчийн хувьд мэдэрсэндээ айгүй их баяртай байна. Тэгээд хувь хүнийхээ тал дээр болохоор би чи эмэгтэй хүн ирээдүйд хүний эхнэр олно, ээж олно те. Тэрэн дээр илүү их ямар зүйлүүдийг анхаарах хэрэгтэй юм бэ те. Одоо нэгсэглээд юунд хэрхэн яаж бэлтгэх хэрэгтэй юм бэ гэдэг айгуу сайн ухаарсан л да. Тэгэхээр тийм зүйлүүдийг мэдэрч чадсандаа энэ жил магадгүй зарим хүмүүсийн хувьд чимээгүй байсан ч гэсэн би өөрийнхөө хувьд маш том одоо ололтыг хийж чадсан гэж би бодож байгаа. Энэ жил ер нь бол яг тэ нөө хүүхдэд зориулсан уран бүтээл хийсэн юм шүү дээ. Барбигээд дууны клип гаргасан. Гэхдээ яг тэ ингээд нөө дөрсжүүлсэн клип нь тэ уран бүтээл тийм байгаа олгочиг бусдаар л яг дуунууд маань хийгдээ лайв зохиогчтойгоо уулзаал, хөгжмийнхаа продюсертэй уулзаал тэ аяа зохиогоол дуугаа бичүүлэл ингээд явж байгаа юм л та. Тэр нөө ерөнхийдөө манай үзэгчдийн нөө нэг үндсэн нөө энэ хүн юм хийж гэсэн тэрийг мэдрэх чиг хандлах нь бол нөгөө нэг клип л болчиход болсон. Яг харахгүй тийм болсон. Энэ бол хэдэн жилийн өмнөөс тийм болсон. Тэгэхээр зэрэг шинэ клип гарахгүй хахаар хүмүүс маань өөрөө ирэхгүй чи юу хийж ийн яад юм аа их уран бүтээл хийж ийн үү гэл эсвэл шинэ уран бүтээл гаргалтаа хэлтэй ингээд идэг. Энэ ч гэсэн бас бид нарыг айгүй их гоё хурцлж илүү их урам зориг өгдөг. Хүмүүс намайг санаж байна те. Хүмүүс миний уран бүтээлийг сонсохыг хүсэж байна гэдэг одоо ийм мэдрэмж бол илүү гоё уран бүтээлчийн хувьд амар гоё аз жаргалтай байлгадаг. Ийм мэдрэмжийг авахаараа яг эсэргээр нөө ямарыг хийвэл ямар уран бүтээл хийвэл гоё вэ? Яг юу хийвэл гоё вэ? Юу хийвэл илүү их надад зохих вэ? Надад зохисон уран бүтээлтэй миний сэтгэл зүрхнээс гарсан уран бүтээл тухайн тэр хүмүүс үзэгч миний фэнүүдэд яг л тэр зүрх сэтгэл нь шингэж очино. Тэгээс зүгээр л цаг хугацааны үед за яас ингээл нэг хийсэн болоод өнгөрийч гэдэг юм уу те. Тийм уран бүтээл бол ерөөсөй гарахыг хүсэхгүй байгаа. Зөвлөлтөө ер нь бол чиг хандлага бол ер нь маш зөвл байна. Нара мен одоо ер нь би бодд юм л та. Бас нэлээд олон эмэгтэй уран бүтээлчд байдаг. Эдгээр эмэгтэй уран бүтээлч дундаа бас нэлээд дайчин тий нэлээд тийм юмны төлөө их зорж тэмүүлж бас нэлээд тийм төвчээртэй бас юм дайчин бүсгүүчүүдийн нэг юм болоо гэж боддtiin. Тэгээд Нара мен одоо яг би даасан
одоо хитэн цомог байна. Нэг вэ нөө хоёр цомог байгаа. Нэг цомог хоёр дахь цомог дээр Ер нь бол уг нь бол гартхунд өгсөн баг тий. Тийм, уг нь бол 3 ч цомог гарахаар байна л да. Гэхдээ би яг нөгөө нэг өөрөө айгуу сайн санаа 2012 оны 1 сард энэ жил ингээл тэгжсэн бол тэр нь өөрчлөгдсөн. Тэр би одоо магадгүй эргээд нөгөө нэг тийм дуунуудаараа хоёр дахь цомог хийн гэж бодож исэн бол өшөө одоо шинээр гарах дуунуудаас хуучин дуунуудаас цөөн хідэн чанартайг сонгож тэр шинэ CD-нд хийнж гэдэг юм те. Тийм одоо бас эсрэгээр ингээ бодол маань өөрчлөгдөд те ирж байгаа юм л да. Тэгэхээр бас тэр бол бас л яг уран бүтээлчийн хувьд бас давуу тал болж эхэлж байгаа. Яг гэвэл зүгээр л бүхэл дуунуудаараа одоо те CD хийгээд байвал баг 3-4 CD ч гарахаар дуу байна те. Гэхдээ хамгийн гол нь тийм биш, хамгийн гол нь CD-нд үнэхээр өөрийнхөө надаас яг бүр урган гарсан те бүр чихэн зүрх сэтгэлээс урган гарсан мөн бас хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан ч гэдэг юм. Эсвэл үнэхээр цоо шинэлэг тийм уран бүтээлүүдэд багтааж өгвөл тэр одоо CD-ний үн цэн тэрэнд орчих واخ гэж хувьдаа бодож байна л да. Манай Нара маань бас их мундаг л та. Яг энэ бол миний дээр бас дүгнэлт юм л та. Одоо юу гэдэг би дүгнээд авч байгаа зүгээр миний л бодол واخхой. Бас тийм зөрөгтэй тийм бас зүйлсүүдийг хийдэг одоо зөрөгтэй уран бүтээлүүдийг хийж чаддаг бас өөрчлөлт шинжилтийг бас хүмүүсийн оюун санаанд болон урлагийг үздэг урлагаас бас мэдрэмж авдаг хүмүүс зориулж хийж чаддаг юм болоо гэж боддог. Тэгээд бас цаашаа битгий шантраар өшөө гоё шин соргог юу вэ те урлагийн тэр гоо сайхан урлагийн тэр мэдрэмж юу тэр бол өшөө гоё дэлгэрүүлж гоё зүйл хийгээсэ. Тэгээд маш олон залуучууд бол өөрийн шин дэмждэг юм байлээ. Тэгэхээр дэмж хүмүүс маш их байгаа. Тэгэхээр бас Монголын урлагт бас нэгэн сайхан өнгө, нэгэн сайхан чимэг болж ингэж баян гэлцэж яваарай гэж хүсэн өрөмөр байна. Баярлалаа. Тэгээд өнөөдөр бас баярын өдөр байгаа тийм ээ. 12 дугаар сарын 9-ний өдөр нэм гаригийн үдэш болсон байна. За тэгээд шинэ жил болоход 23 хоног үлдсэн байна. Хизээ яг өвлийн өмнөөс бэлэг авсан бэ? Өвлийн өмнөөс үү? Мартчихжээ. Мартсан байна. Тэгээ бид нар ч ингээл өөрсдөө баярлуулж явж байгаа. Тэгэл яг үнэндээ бол тэ айгу хоор идэм штэ. Би ла баг тооч юмсан шүүс өвлийн өмнөөс бэлэг авсан юм. Зүгээр бэлэг бол авчлээсэн л та тий. Зүгээр яхаа бэлгэлээ. Яг нөгөө гэрийнхнээс бол бэлэг авдаг л та өвлийн өмнөөс бол авч байгаагүй юм байна. Тий. Тэгээ би энэ жилийн шинэ жилийг айгу гой догдолж хүлээж байгаа л та. Тэгээд урд нь бол ингээд юу ч гэдэг юм. Тэгээ ингээл зөвхөн гэрийнхэнтэйгээ л ингээл байдаг гэсэн. Энэ жил болохоор гой ингээл илүү нэг л өөр юм байх юм шиг айгүй их догтлж хүлээж байгаа. Тэгээ юу гэдгийг хэлэхгүй гэдэг. Гэтэл нэг л нэг цаанал гоё ах юм шиг бодож хүлээж байгаа. Тэгээд гэхдээ бид нарыг бол ер нь бол хоёулаа сая түрүү ярьсантай ингээд бас комментуудын талаар маш олон хүндэлж хайрлж тэ шүтэж бишэрч тэ одоо урам зориг өгдөг бас үзэгчд маань маш их байдаг. Тэгээ тэр хүмүүстэй бол үнэхээр их баярлалаа. Тэгээ тэр хүмүүс бол үнэхээр уран бүтээлчдийг тэ цааш нь уран бүтээл хийх тэр хөг аясыг нэмж өгч идэг хүмүүс. Тийм учраас тэр хүмүүст маш их баярлалаа. Тэгээд цаашдаа уран бүтээлчдийг айгуу гоё дэмжиж байгаарэ, хайрлаж байгаарэ, тэднийг хүндэлж байгаарэ. Тэгвэл баярлалаа л өшөө илүү гоё юм хийх гээл нөгөөд чинь өөртөө байгаасаа байхгүй бүх зүйлээ зориулдаг юм шүү. Тэгээд уран бүтээлчдийг бүхий л уран бүтээлчдийг хайрлаж байгаарэ гэж би хэлмээр байна. За тэгэхээр өнөөдрийн энэхүү сайхан цэнгийн ток шоу нэвтрүүлэгт байна. Бас хойд туйлаас нэгэн сайхан улаан хувцастай, сайхан цагаан сахалтай Санта Woman ирсэн байгаа. За ёо. Тэгээд бас энэ жилийн хамгийн анхны жилийн хамгийн анхны бэлгийг бас гардуу тий. Ямар гоё юм. Багийнтэй нь одоо тэр сайхан дурсамж ирээсэ. За маш их баярлалаа. Өвлийн өмнөөс босчоод бэлгийг авах болох шүү дээ. Баярлалаа ёо хөөе. Сайн байна уу өвлийн үг аваа. Санта үнсэж игээд. Юу хөр юм бэ? Санта мата үнсэлээг баярлалаа өвлийн үг аваа. Биш ямар гоё юм бэ? Ойр тийм нэг гоё санагдаад байх юм. Би тэгвэл энэ жилийн шинэ жилээр их гоё байх нэ.
9 гэхэд би бэлэг авч байгаа юм чинь цаана чи 23 өдөр байгаа шүү дээ. Айгуу тогтолсон. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ уурж бас хоёлоо гоё чөлөөтэй бас тэ зөвхөн шинжил баригдахгүй маш олон зүйлийн талаар ярилцсан баг. Тэгээд энэ хүү яриа манаас үзэгчд маань таалагдсан байвал одоо бидний гол зорилго ер нь бол альва зүйлийг бид нэр хизэж хүний дургуг хүрэх гэж хийдэггүй. Тэгэхээр энийг бол гоё сайхнаар хүлээж авч байгаа тий үзэж бас бага хугацаанд ч гэсэн бас сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа бол үзэгчдээ одоо их баярлалаа. Тэгээд мэдээж та бүхнийхээ одоо гоё урам зориг тий хайр хүндлэл энэ бүгдийн ачаар бид нэр уран бүтээлийг хийсээр байх болно тий. Тэгээд ийм олон гоё телевизээр үзэж бид нэр бас өөрсдийнхөө үзэл бодол дуу хоолойг бас өргөх маш их боломжтой болсон. Тийм учраас өнөөдөр бас Royal HD залуусын телевизээр бас энэ сайхан цэнгэн ток шоунд оролцсноо маш баяртай байна. Тэгээд найздаа баярлалаа урьсанд ийм гоё бэлэг өгүүлсэнд баярлалаа. Тэгээд хамгийн гол нь миний бас дотроо бодож явдаг зүйлсүүдийн нэгэн хэсгийг ч гэсэн бас үзэгчд маань хүргэх юм боломж олгосонд баярлалаа. Найздаа цаашлахын амжилтанд амжилт хүсье. Телевиз үзэж байгаа бүх үзэгчдээ шинэ жилийн баярын мэнд хүргээ та бүхний юу сансан ирсэн хүсэлтэн сэтгэлчлэн бүрдэх болтугай гэж хүсье өрөөё. За баярлалаа. Тэгээ өнөөдөр бол 12 дугаар сарын 9-ний өдөр байгаа. Шинэ жил болоход 23 хоног үлдсэн байна. Royal HD телевизээс санаачсан зохион байгуулж буй шинэ жил ирлээ. Цэнгэн ток шоу гэдэг үс та бүхэндээ хүргэлээ. За шинэ жилийн баяр гэдэг маань өөрөө маш тийм гоё мөрөөдлийн ад жаргалын баяр шүү дээ. Тэгээд хүн болгоны хүсэл мөрөөдөл биелдэг тий. Үүнд хүн болгон хүүхэд байхаас ахуулаад одоо насанд хүрсэн өвөө эмээ босон цэс итгэсэн хിവэр байдаг ийм гоё үлгэрийн ад жаргалтай ийм баяр юм аа. Тэгэхээр бас манай Нарагийн маань энэ жилийн шинэ жилийн тэр хамгийн сайхан шидэд үлгэрээ биелдэг шиг одоо бүх зүйл сайхан биелэх байхаа. Тэгээ манай нэвтрүүлэг бас ирж бас сайхан халуун дотны яриа өрнөсөнд баярлаа. За үзэж та хүнсэн бас аж аргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Түр баяртай.